бид эртээр үеэсээ за гол усаа хайрлаж, за голдоо хог хаях, үнс нурам, за түнчлэн, цус, за сүүж хүртэл тусаахыг цээрлж ирсэн ард түмээ. За 100 цаг ирж байгаатай холбогдуулан бид аршин сувилдаа орж, за голын эрг дагуу амардаг. За амрах явцдаа хогоо үлдээх, за голдоо хаях зэргээр зохисгүй үйлдэл цөөнгөө гаргаж байгаа тохиолдол ажиглагддаг. Гэтэл энэ зөрчлийн тухай хууль заасан усны хууль зөрчих зөрчилд хамаардаг юм а. Өөрөөр хэлэх юм бол зөрчлийн тухай хуулийн 7.15 дахь зүйлд усны хууль зөрчих зөрчлийг хуульчилж өгсөн байдаг. За усан сан бүхий газар хог хаях, за зөвшөөрлгүйгээр мөн цооног буюу гүний худаг гаргах, машин техник, бохир зүйлээ угаах, за усны нөөцийн сангийг бохирдуулахгүй байх үүргээ биелүүлээг болоод мэдээж эколог байгальд учирсан хохирлын нөхөн төлөвлөхөөс гадна иргэний 200 мянган төгрөгөөр за харин хуулийн этгээдийг 2 сая төгрөгөөр торгодог юм хуулийн зохицуулттай юм а. Аялал зугаалгаар явж явах үедээ иргэн бүр өөрийнхөө иргэний үүргээ болон их байгаль дэлхийгээ хамгаалах зорилгоор зохих байгууллагад бол мэдээлж байгаараа гэж хэлмээр байна. Хамгаалсан байгаль бидний ирээдүй.